За сургалтанд хэрхэн оролцох вэ гэсэн одоо зааварчилгаа хүргэж байна. Үүнд одоо эхлээд мэдээж бичлэгээ үзнэ. Эхний сэдвийнхаа бичлэгийг үзээд дараагийн сэдвүүд рүү явах байгаа. Үүний өмнө одоо жишээ нь танд одоо нэг сарын энэхүү сургалт модуль 1-ийнхаа сургалтыг дуусгахад танд нэг сарын хугацаа байгаа. Энэхүү хугацаанд та өөрийн тохиромжтой газар болон цагаа сонгон одоо энэхүү сэдвээ дуусгах танд маш их хэмжээний цаг хугацаа байгаа. Үнийг өөрийнхөө одоо өөртөө бяцхан цаг зав гаргаад үнийг хийх тохиромжтой гэсэн санаа. За асуултын хувьд та асуултанд квиз буюу асуултандаа хариулна. Одоо бичлэгийнхаа дараа асуулт байгаа. Асуултандаа хариулна. Энэхүү асуултанд хариулахдаа та хэд хэдэн удаа дахин оролдлого хийх боломжтой. Эсвэл бичлэг рүүгээ буцаж ороод бичлэгээ үзэж асуултаа хайх одоо боломжтой. Тэгснээрээ та дахин хэд хэдэн оролдлогыг хийх боломжтой гэсэн зааварчилгаа байна. За процессын хувьд бол одоо нэг сэдв зөвхөн одоо энэхүү асуултанд ингээ хариулсныхаа дараа та дараагийнхаа одоо сэдв рүүгээ хэрвээ та асуултандаа хариулсан бол дараагийнхаа сэдв рүүгээ ирэх үүсэж байгаа. За мөн танд одоо ямар нэгэн асуулт байвал одоо энэхүү платформ дээр суурилуулсан байгаа чатыг хэрэглэж болно. Чатан дээр та бусад оролцогчдоос асуух юм уу, эсвэл шууд мэргэжилттэй юм уу надаас асууж болно. Ойлгохгүй байгаа зүйлүүдээ тэн дээр бичээд хоорондоо одоо ойлгоогүй зүйлээ солилцож болно. Эсвэл бидэнтэй шууд имэйл хаягаар одоо холбогдож асууж болно. Мөн модулийн маань одоо бүтцийн хувьд бол нэг сэдв маань дараагийнхаа сэдвтэй одоо уялдсан нэг болоод одоо бүхэл одоо сэдвүүд маань дөрөвдүгээр сэдвтэй агуулгадж байгаа гэсэн санаа. За ингэснээрээ та энэхүү одоо модуль 1-ийг амжилттай дуусгаснараа та одоо модуль 1-т үзсэн одоо онлынхоо баталгаж модуль 2-д одоо практик хэрэглээг үзэхэд бэлэн болсон байна гэсэн үг юм аа.